Сайн уу? IC байна. Магадгүй танд нусаа эцэн ачин санагдсан байж магадгүй. Хэрв таны хуруу цэвэрхэн бол энэ маш ухаалаг үйлдэл юм. Predator Phishing-ийн хүний амрын дотор ариутгах пирамид байдгийг нотолсон бөгөөд хэрв та өөрийн биеийн дотор үхсэн тахир дутуу бичил биетийг идвээс таны дархлааны систем сайжрах болно. Өнөөдөр идлээ Android утасныхаа цэнгийг хэрхэн удаан барих талаар хичээл үзье. Маш олон хүмүүс цаг арах гэж утасныхаа дэлгэцийг асуудаг. Энэ үйлдэл нь энгийн боловч ардаа маш олон ачааллыг үүсгэж байдаг. Тэр дундаас утасны зураг буюу live wallpaper, motion wallpaper бол Android-оор бол нэлийн түгээмэл байдаг. Хэрэв утасныхаа дэлгэцний зураг нэг их тийм анхаарал хандуулдаг бол та бүхэн утасныхаа зургийг хавар зураг болгосноор таны утасны цэнийг тодорхой хэмжээнд хадгалагдах болно гэдгийг дуулахад таатай байна. Motion effect болон live wallpaper бол цэнгийн гай гэдгийг үргэлж санаарай. Тийм болохоор яг одоо зураг солих нь өштэй. Солихоо мартва. Хэрв та ашиглаагүй бол Wi-Fi, mobile data location, Bluetooth, NFC, mobile hotspot болон синкийг унтраагаар гэж та бүхэн зөвлөх байна. Синкийг унтрааснаар та бүхэн утсаа цоожилсан үедээ ямар нэгэн тийм Facebook дээр notification гих мэтчлэн background data-г бол ашиглахгүй гэсэн. Хин нэгнээс чухал мэдээлэл хүлээгээгүй бол синкийг унтраагаарай. Хэрв та өндөр үзүүлэлт charts application ашиглаагүй бол Power7 гормыг ашиглаж сурахыг тань зөвлөмөр байна. Магадгүй таны утасны цэник 20%-аас доош болсон тохиолдолд Ultra Power7 гормыг ашиглавал бүхэл өдөржингөө хин нэгэнтэй дуудлага хийх боломжтой. Мөн та өөрийн утасны цэнийг ямар аппликейшн дээр илүү их ашиглаж байгааг хянаа зарлаж явах хэрэгтэй гэдгийг сануулах байна. Таны утасны цэнигийн ихэнх хувийг дэлгэцний ажиллагаанд зарцуулдаг тул та бүхэн үнэг зөвлөгөөг дагаж дэлгэцнийхаа зургийг энгийн зураг болгож хэвшэргэж та бүхэндээ зөвлөмөр байна. Power7 горм нь утасны үзүүлэлтийг хязгаарладаг тул хэрв таны утас гацвал та бити гайхаарай. Эсвэл Power7 гормыг та утасны цэник 50%-аас доош орсон тохиолдолд ажилуулж болно. Brightness буюу дэлгэцний гэрлэгийг багасгах эсвэл лаптоп руу хийх нь таны утасны цэнигийг 5-8% хүртэл хэмнэх боломжтой байдаг. Screen time out буюу утасны дэлгэц унтрах хугацааг хамгийн бага хугацаа дээр тохируулах нь маш үр дүнтэй алхам тооцогддог бөгөөд энийг заавалчгүй хамгийн бага хугацаан дээр тохируулаарай. Хэрв таны утас Smart Stay нэмэлт боломжтой бол үүнийг асаах бөгөөд таны нүдний харцаар дэлгэцний ажиллагааг зохицуулдаг. Мөн таны Screen Mode нь Adaptive дээр байвал AMOLED тохиргоог ашиглавал цэнийг эмрэх бөгөөд Adaptive тохиргооноос тийм шиг ялгааг танд мэдрүүлэхгүй. Тийм болохоор та бүхэн Adaptive тохиргоог AMOLED болгох, аль эсвэл Basic дээр болгохыг та бүхэндээ зөвлөж байна. Brightness тохиргоог Auto болгох нь гэрлээс хамааран дэлгэцний гэрлийг тохирсон стандарт хэмжээнд автоматар тохируулах болно. Мэдээж 3G, 4G сүлжээ нь Wi-Fi сүлжээнээс илүү их цэнигийг ашигладаг тул та бүхэн тодорхой хэмжээний хяналт тавих шаардлагатай гэдгийг анхаарна. Background data бол тухайн аппликейшнийг ашиглаагүй байх үед интернет холболтоос хязгаарлахад зориулсан тохиргоо юм. Notification авах шаардлагагүй гэж үзэж байгаа аппликейшнүүдэд хязгаарлах хэрэг боломжтой бол background data-г унтраах нь хамгийн зөв алхам. 3G, 4G сүлжээгээр видео үзэх, өндөр хэмжээтэй файл татаж авах нь цэнийг маш хурдан дуусгах төв нэмэр оруулдаг болно. Тийм болохоор 3G, 4G сүлжээг ашиглахдаа тодорхой хэмжээний хяналт тавьж байгаарай. Танд яралтай өндөр хурдны интернет хэрэггүй бол 4G тохиргоог 3G сүлжээ рүү хувиргаарай. Хэрв та бүхэн Play Store-оос Battery Saver гэх мэтчлийн аппликейшнийг авал Баянгол дүүргийн 6 дугаар хороонд байдаг хүнээс их аппликейшн байгаа. Та бүхэнд энэ удаа зөвлөх маш олон аппликейшн Screenify танилцуулж байна. Screenify-г та бүхэн суулгаснаар тодорхой хэмжээний аппликейшнүүдээр хяналт тавих. Утас цоожсон үед өөрийн сонгосон аппликейшнүүдийг ачаалал сасах боломжтой болдгороо давуу талтай. Суулгах мөн ашиглах зааврыг та бүхэн видеоноос үзээрэй. Харин энэ удаа та бүхэндээ ерөнхийдөө мэдээллийг багцлаад дүгнэлт хэлбэрээр хүргэе. Battery Saver төрлийн аппликейшнүүд нь өмнө тань зөвлөсөн зөвлөгөөнөөс илүү үр дүн танд өгч чадахгүй. Тийм болохоор заавал миний зөвлөгөөг дагаарай. Хэзээч Battery Saver аппликейшнийг төлбөртэй авч болохгүй бөгөөд таны утасны хэдэн үе цэнийг хэмнэж хэдэн цаг ашиглах боломж өгсөн гэх мэт мэдээллүүд нь ихэвчлэн хуурамч байдгийг анхаарна. Мөн дуу сонсох, бичлэг болон кино үзэхдээ 1080p тохиргооноос илүү 720p тохиргоог ашиглан үзэх нь илүү тохиромжтой. Учир нь ихэнх утас 1080p гаргалтыг гаргаж чадахгүй бөгөөд та 720p чанартай адилхан гаргалтыг үзэж байгаа боловч 1080 харьцаатай бичлэг үзэж байгаа юм шиг цэнигийг дуусгадаг. 3G болон 4G сүлжээгээр өндөр хэмжээтэй файл татах болон кино үзэх нь Wi-Fi орчинд үзэж байгаагаас 2-3 дахин илүү их цэнийг дуусгана. Одооноос утасны Bright Auto дээр тохируулж Screen Time of хамгийн бага дээр тавиад нэмэлт уламжлах Sync тохиргоо 3G болон 4G ашиглан интернет ашиглаж байгаа хугацаанд итгэхгүй болгон ашиглах. Хин нэгнээс дуудлага авах шаардлагагүй гэж үзэж байгаа бол ялангуяа гэртээ оройн цагаар утасныхаа тохиргоог Airplane mode дээр тавиад гэртээ Wi-Fi-аар интернет орвол таны цэник маш их хадгалагдана. Хамгийн сүүлийн зөвлөгөө бол утсаа цэнэглэж байхдаа хизээж оролдож болохгүй гэдгийг анхаарна. Надтай хамт байсан та бүхэндээ маш их баярлалаа. Амжилт хүсье. Хэрв танд миний бичлэг таалагддаг бол намайг subscribe хийгээрэй. Мөн хонхон дээр дарахыг битгий мартаарай. Хонхон дээр дарвал танд миний бичлэгүүд notification хэлбэрээр очих болно. Хэрвээ та дарахгүй бол миний бичлэг нэг их танд очихгүй болов.
Мөн миний channel руу орж subscribe хийх боломжтой байгаа. Subscribe түүний дараа хонх дарахаа битгий мартаарай. Subscribe хийсэн ч гэсэн миний бичлэгийг харагдахгүй болохоор хонх даруул таньд ашигтай, надад ашигтай. Надтай хамт байдагт баярлалаа.